Улсын хурлын гишүүн Аян Хамгааллын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад улсын маань хомируулсан Хөвсгөл аймгаас сурвалжилгуудаа бэлтгэлээ. Ард түмнийхээ үгийг төр түргэж яваа эрхэм гишүүн тойргийнхаа бүх сумдад ажиллаж иргэдийнхээ санаа бодлыг дахин сонслоо. Мөн их хурлын шийдвэр бодлогыг танилцуулж төр ард түмнийг холбох ажлаа амжуулсан байна. 14 хоногт 3500 гаруй километр туулж 24 сумын иргэдтэй уулзалт хийсэн нэвтрүүлгийнхээ эхэнд үндсэн хуулийн өөрчлөлтөөс хүргэнэ. Улсын хурал үндсэн хуулинд өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ эрхөөрөж ардчилсан эцэг хуулийг өөрчлөх боловсруулалтыг хийжээ. Өөрчлөх үгүй гэдгийг ард түмнээс асууя гэдэг санаачлаг мөн гаргасан байна. Харин өөрчлөлт оруулах заалт бүрээр биш зөвхөн үгүй тийм гэсэн хоёр хариултад тавьсан нь ард түмний дунд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Үндсэн хуулийг яаж өөрчлөх вэ гэдгийг иргэдтэй уулзаж тэдний амнаас зүйл заалт бүрээр нь сонсох ёстой гэдэг байр суурийг улсын хурлын гишүүн Аян Хамгаалан баримталж байгаа юм. Тойрогтой ажиллахдаа чи иргэдээс энэ асуултыг асуулаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улсын хурлын гишүүдийн тоог 99 болгож бүрэн эрхийн хугацааг нь 5 жил болгон сунгахаар төлөвлөжээ. Мөн ерөнхийлөгчийг ард түмэн биш 99 гишүүн аймагуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нийлээд 121 хүн сонгоно гэж оруулж өгсөн байна. Ийм бодит өөрчлөлт хийх гэж байгаа гишүүн Хамгаалан нутгийнхаа иргэдэд тодорхой танилцууллаа. Бас иргэдийнхээ үгийг сонслоо. Шийдэх гэдэг. За энэ их хурл бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах одоо хугацаагүй гэж би бодож байгаа. Хугацаагүй. Ингэж яаж таарч үндсэн хуульд өөрчлөлт оруулах болохгүй гэж бодож байгаа. За энэ нөхдүүдийн манд үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайгүй шаардлагатай. Гэхдээ одоо ийм богинохон хугацаанд тэгээд нэг ийм лоурийн аргаар эсвэл ард түмний нэг мэдлэг аргаар ордны хуульдааны аргаар ийм үндсэн хуульд бол өөрчлөлт хийж болохгүй. Энэ нөхдүүд маань юу хийж байгаа гэхээр ерөөсөө ард иргэдээс санал асуулгын гэдгийг авъя. Санал асуулга авъя. Санал асуулгын тухай хууль гэдэг тэгээд одоо сая хүч төрөөд бид нар чинь хэлцүүлэх болсон шүү дээ. Тэгээд санал асуулгын хуулиар бид нар юу асуух гэдэг нь вэхээр ерөөсөө ард иргэдээс ганцхан л юм асууя гэж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу? Эсвэл оруулахгүй юу гэж асуучих. Тэгээд оруулна гэх юм бол ерөөсөө энэ өөрчлөлтүүдийг автоматар хийгээд явчих гэж байгаа. Тэгэхээр энэ их аюултай. Энэ их аюултай. Тэгэхээр ямар өөрчлөлтүүдийг хийх гэж ороод ирсэн гэхээр за улсын хурлын 76 гишүүнийг 79 болгох, 99 болгоно. 99 гишүүнтэй бол. Болохгүй үстэй. Үстэй. За нөгөө улсын хурлын гишүүнийг 4 жилийг 5 жил болгоно. 5 жил болгоно. Тиймээ нэг сонгодоо 5 жил алга болно гэсэн үг шүү дээ. 4 жил болоод одоо тэгээд нөгөө намын жагсаалтаар орж ирсэн нөхдүүд чинь болоод ер нь энэ дээр хаавыг нь мэддэггүй шүү 4 жил тийм үү? Тэ? Ингээд 5 жил энэ хугацаагаа 5 жил болгоно гэж. За тэгээд засгийн газрын бүрийн эрхийн хугацаа бас 5 жил болно. Засгийн газар бас дахиад 5 жил болно. Тийм ээ. За ингээд 9 яамтай болно гэж байна. За энэ бол ер нь энэ бол зөв гэж бодож байгаа. За ингээд ер нь бол сайдууд давхар дээлтэй сайд нар гэж ярьдаг. Улсын хурлын гишүүд бүгдээрээ сайд болчиход байдаг. Энийг ер нь болиулаад яасан. Нийт засгийн газрын гишүүдийн 3-1-ээс дээшгүй нөгөө улсын хурлын гишүүн байж болно. Энийг бол би дэмжиж байгаа. Та бүхэн ч гэсэн хүмүүс дэмжиж байгаа. Зөв зөвтэй өөрчлөлт болоо гэж бодож байгаа. За өөр нэг зүйл бол ерөнхийлөгчийг их хурлаас сонгодог байдаг гэж. Тэгэхээр ерөөсөө нэг 99 гишүүн улсын хурлаар сонгогдсон 99 гишүүн маань сонгогдож орж ирчээд тийм ээ. Тэгээд дахиад дээрээс нь аймгийн иргэдийн хурал Улаанбаатар хот Дархан Эрдэнтийн одоо иргэдийн хурлын дарга нар орж ирээд нууцаар санал ураагаад улсын хэмжээнд ерөөсөө 121 хүн санал өгөөд ерөнхийлөгчөө сонгочих гэж байгаа юм. Ийм байж болохгүй үстэй. Тийм ээ. Энд чинь ерөнхийлөгчийн бид нар чинь ард түмнэр сонгодог үстэй. Гэтэл одоо ерөөсөө цаашдаа бол 121 хүн санал өгөөд ерөнхийлөгчөө сонгочдөг бол гэсэн ийм өөрчлөлтийг оруулж ирж байна шүү дээ. Ийм өөрчлөлтийг оруулж ирж байна. Тийм ээ. За өөр нэг дэмжиж байгаа өөрчлөлт бол сумын засаг даргыг ард иргэдээс нь сонгодог бол гэж. Энэ бол зөв гэж ойлгож байгаа. Тийм ээ. Улс төрийн намаас сонгодог биш. Тийм ээ. Энийг бол одоо ингэж яг ард иргэд маань хүссэн хүнээ сонгодог юм бол. Энэ өөрчлөлтөөр бол сумын засаг дарга нь ард иргэдээс сонгогдож орж ирсэн сумын засаг дарга нь багийнхаа засаг даргыг шууд томжоод явдаг бол яа гэж. Энийг бол би зөв гэж бодож байгаа. Одоо бол баг бол хин олон ах トゥ нартар багийн дарга болчиход байгаа шүү дээ тийм ээ. Бичиг хүсэхгүй нөхдөж гисэн багийн дарга болсон тууж явж байгаа шүү дээ. Манай аймагт байгаа шүү дээ. Манай аймагт тийм. Тэгэхээр энэ бол ингээд бодоход бол ингээд 20 гаруй өөрчлөлтүүд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ямар санал тавьж байгаа гэхээр за зарим өөрчлөлтүүдийг чинь бид нар дэмжиж байна. Гэхдээ ард түмнээс санал асуухдаа нэгэн тал ард түмнээс баахан ажил хэрэг болгож баахан хөрөнгө гаргаж санал асуулга хийж байгаа бол энэ хийж байгаа 20 өөрчлөлтүүдээс бүгднгээс нь санал авчээ. Бүгднгээс нь.
За улсын их хурлын гишүүн улсын их хурл 76 гишүүнтэй байх ёстой юу? 99 гишүүнтэй байх ёстой юу? Тийм ээ? 5 жил байх ёстой юу? 4 жил байх ёстой юу? Монгол улсын ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогддог байх ёстой юу? Эсвэл нөгөө нэг 99 гишүүн аймгийн иргэдийн хурлын дарганаар хүрч ирээд ерөнхийлөгч сонгогддог байх ёстой юу? Гэт энэ мэтлэнгээр үндсэн хууль дээр орж ирж байгаа энэ өөрчлөлтүүдээ яг нэг бүрээр нь ард иргэдээсээ санд асуучаад тэгээ ард иргэд нь алийг дэмжиж байна, алийг дэмжихгүй байна гэдгээр нь тэр үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийгээд яваад яасан юм бэ? Энийг бол санд асуулга эрх сонгуультай хамт хийчихье. Одоо ингээд заавалчгүй өвөл болсон байгаа нь ингэж тулгаад он гарахын өмнө хурж ирээд одоо дахиад яг нэг сонгуул болж байгаа юм шиг хар харьцагаараа энэ саналуудыг авах гэдэг шүү дээ. Нөгөө гэхдээ энэ санал авахдаа үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг ганцхан асуултаар л авах гэж байгаа байхгүй юу? Ганцхан асуултаар авах тийм ээ. Тэгэхээр энэ ганц асуулт дээр бид нар за ер нь үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдээ хэлчих юм бол энэ чинь ард иргэдэд энэ бүх өөрчлөлтүүдийг чинь улсын их хурл дээр өөрсдөө хүч төр шийдэх гэдэг байгаа байхгүй юу? Хүч төр шийдэх гэдэг. Тийм ээ. Тэгэхээр бидний хэлж байгаа асуудал бол болохгүй ингэж хүч төр шийдэж болохгүй. Наадхаа бол нэгэн л ард иргэдээ санал авч яваад ард иргэдийн санал асуулгын дагуу тэр 20 хэдийн хийх гэдэг өөрчлөлтүүдэд хийгээд явах ёстой шүү гэсэн ийм л саналуудыг хэлж байгаа. Зөв тийм ээ. Үндсэн хуульд тэр хоёр асуудлаар санал авахын бол ердөө одоо үрлэнтэй болж чадахгүй нэгдүгээр. Хоёрдугаар одоогийн улсын их хурлын бүрэлдэхүүн заавал энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг 2-3 сарын хугацаанд хийх гэдэг нь ямар учиртай юм бэ? Тийм одоо улс төрийн учир холбогдол байна уу?Ээс үндсэн хууль бол тэгний 1-2 сар хэлцээд зөвхөн өөрчлөхгүй гэсэн санал ард түмнээс аваад бол би бол ач холбогдол багтаа гэж байгаа. Үнэхээр өөрчлөх юм бол яг танаа хэлдэг шиг тэр бүх өөрчлөлтөө бичээд одоо тэгээ авах зөв буруу гэдгийг авахгүй тийм хоёрхан асуудлаагаар бол ард түмэнд одоо ашигтай болж одоо болохгүй агсан юм байна. Үндсэн хуульд бол өөрчлөлт хийх ямар ч чадваргүй гэж ингэж үзэж байгаа. Миний хувьд бол энийг бас цааш нь уламжлаж өгөөч. Хоёрдугаар тэр санал асуулгын тухай хуулийг өөрчлөлт оруулах гэдэг талаар байх юм. Үүнийг одоо бүр болчих хэрэгтэй юм байна доо. 5.5 тэрбум төгрөг яатсан мөнгө байх вэ? Энэ 5.5 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулна гэсэн юм яриад байгаа юм. Энийг болчих болдгоо мó энэ тал дээр нь одоо хатуу байр суурьтай зогсооч гэж хэлэх гэсэн юм. Үндсэн хуулийг бол одоо энэ хуулиар өөрчлөж чадахгүй хөө. Дараагийн их хурлууд хаашид одоо түмэнд амжихгүй тэр бол. Одоо үндсэн хуулийг өөрчлөх гэж энэ бол өөрчлөж чадахгүй байна. Нэг сарын 1-ээс өмнө өөрчлөх гэж байхгүй. Өөрчлөөч хэрэггүй. За энд нэг тэр 76-гийн 99 болгосонсонд орвол 76 гишүүдийн эрдэсийн босгыг 60 болгоул яасан. Тэгвэл арай олон хүн хуралдахгүй юм. Ер нь бол их хурлын 76 Монголын шилдэгүүд гэж боддог би. Тэгж байх ёстой. Ард түмчдийг саналаа гэсэн. Гэхдээ энэ дотор бол явдалтай усууд их байна л да. Гэхдээ авч болохоор олон зүйл заалт байгааг мөн онцолсон. Тухайлбал суманд улс төрждөг байдлыг арилгахын тулд намын тогтолцоог байхгүй болгох санаачлаг. Өөрөөр хэлбэл сумын засаг даргыг иргэдийн хурлаас сонгодог биш ард түмэн өөрсдөө хэнийг тавихаа шийддэг байхаар зааж өгчээ. Энэ бол өнөөдөр хөдөөгийн малчдад сумдад амьдарч байгаа иргэдэд тунч хэрэгтэй. Бас л бодууштай бодлого. Ягаад гэвэл хит улс төржих байдал суманд хавтгаарч нэг гэр бүлийн хоёр салж сарних дээрээ хүртэл тулсан тохиолдол бий. Бүр ардын намын ардчсан намын дэлгүүр хүртэл бий болж сум хоёр хуваагдчихэ. Ийм бишээ олныг татаж болно. Гэтэл суманд амьдарч байгаа иргэдэд улс төрийн нам биш амьдралд нь дэмжлэг болсон бодит бодлого шаардлагатай байгаа юм. Ийм амьдрах таатай орчин эрэлхийлэхийг иргэдэд санууллаа. За хоёрдугаарт нь бол үндсэндээ нийтлэг юм дотгож байгаа. Ганцхан мөрөн сумд биш. Ингээд сумдын иргэдийн хурлын төлөөлөгч нар гэж нэг хэдэн улсууд байдаг. Энэ улсууд нь үйлчлдэг байхгүй. Энэ засаг дарга. Бүх сумууд дээр адил. Тэгээд ингээд энэ сум орнууд дээр одоо ингээд төрийн албаа агчдын оронтой гардаг. Хүүхдүүдэд ажилд оруулах гэхээр ингээд нэг иргэдийн хурлын хэдэн нөхдүүд эсвэл намаараа талцдаг тийм ээ. Ийм байдал бүх сумн дээр байгаад байна шүү дээ. Тэр зайлшгүй одоо энийг нь тогтолцооны өөрчлөлт нь хийх ёстой юм байна. Энэ улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт хийгээд ер нь сумын засаг даргыг ард иргэдээс нь сонгодог энэ тогтолцоо. Мөрөн сумын засаг даргыг мөрөн хотын захирагчийг ард иргэд нь сонгодог, шууд сонгодог. Улс төрийн намаар орж ирдэг биш. Ийм тогтолцоодод бид шилжих зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Тэгэхээр юм шээс энэ дээр бас нэлээд хамтарч санаа бодлоо илэрхийлж ингэж явах хэрэгтэй. Энэ улс орны хөгжлийг ер нь энэ тэнд зам даваа гүүр зассан энэ тэнд баригдж байгаа барилгаар
хэмжих юм уу улс орн хөгжиж харагдах юм уу жишээ нь Игэл жирийн Алтан хуй гэдэг хүний амьдрал нь арай өөрчлөгдснөөр нь улс орны хөгжил гэж харах юм уу ер нь энийг юу гэж ойлгох юм бэ? Бид нар одоо бүр төөрөлдөн шүү дээ. Утраа олгоо байлаа. Тэр телевизээр гарч олон тоог мэдхээ байлаа. Тэр 5 толгой юу толгой ярьсаар гад өөрийнхөө толгойч ойлгохгүй байлаа ш манай ард юм. Тэ? Бүр оюуны хомсдолд ороод дуусчих юм. Одоо гарч ирснээс хойш баахан толгой яриад байдаг оюу толгой 5 толгой ард иргэдийнхэн толгойтой ярихгүй одоо баахан энэ одоо улс орны хөгжлийг юу гэж харж байгаа юм бэ гэдгийг таныг асуумаар байна. Үндсэн хууль болон улс төрчлөлтийн асуудалд иргэд ийм байр суурьтай байна. Дараагийн нэг асуудал бол сонгуулийн тухай хууль. Санал тоолох автомат хар машин. Улсын хурлын түвшинд маргааны гол бай болоод байгаа энэ сэдвийг мөн л ард түмнээс асуугаар шийджээ. Монгол Ардын намын тавьж байгаа хүсэлт тун энгийн машинаар тоолсон саналыг гараар тоолоод баталгаажуулъя. Машинаа бүр ашиглахгүй гэсэн үг биш. Машин хүн хоёрын тоолгыг л тулгах санал болгожээ. Яаснан дэрвэ гэдэг асуудлыг их хамгаалалтын гишүүн иргэдийнхээ өмнө гарган тавилаа. Сонгуул болоход бага хугацаа үлджээ. 2012 онд сонгуулийн автомат машин ашиглахаар болсон. Харин үр дүнд нь ардчилсан нам ялж өнөөдөр эдийн засаг улс орон ард түмний амьдрал эрс оруудлаа. Одоо хариуцлага хүлээх хүн нэгж алга. Тухайн үед санал хураалтын цаг дууссаны дараа тоолго явагдсан 1 минутанд 600 саналын хуудас машин руу орсон гэд олон алдаа гарч байжээ. Эндээс сонгуул бодлын тулд иргэдийн саналыг худалдан авдаг байж болзошгүй гэдэг хардлага төрж байгаа юм. Харин Монгол Ардын нам саналын утсыг гараар тоолоод баталгаажуулъя гэдэг саналыг гарган тавьжээ. Гэвч ирэх баригчид энэ саналыг хүлээж авахгүй өнөөдрийг хүртэл зүтгэсээр байгаа нь бас л нэг хардлага төрүүлж эхэлсэн. Үүнийг л нэг тийшээ болгоё гэдэг асуудал өнөөдрийн улс төрийн гол маргааны нэг болоод байгаа юм. Инх хамгаалалтын гишүүн иргэдтэй уулзах үеэрээ энэ асуудлыг ярьж иргэдийнхээ санаа бодлыг сонслоо. Манай ардс намын хуулиар байж байгаа, Монгол Ардын намын хуулиар байж байгаа, Монгол Ардын хувьсгал намын тодорхой сэвслийн хуулиар байж байгаа. Гурван гол хуулиар. За улсын хурлын гишүүн Тэмүүжингийн бас цаашдсан 4 хууль байж байгаа. Хамгийн гол нь энэ дээр цөөхөн 2-3 зүйл байж байгаа. Нэгдүгээр нь тогтолцооны асуудал. Ер нь цаашдаа нөгөө 48 28 гэдэг нь байх юм уу? 28 гэдэгт намын жагсаалтан дээр одоо бичих юм уу? Намын жагсаалт дээр бичигдүүл намынхаа жагсаалтыг ер нь яаж хийх юм бэ? За 48-ийнхаа тойргоо одоо энэ Хүсгэл аймагчин болоод нэг тойрог 2 мандат гэсэн тогтолцоогоор бид нар 2012 онд сонгууль өгсөн. А тэгвэл ерөөсөө Хүсгэл аймаг 2 хуваах. Аль нь зөв? Тийм ээ? Эсвэл одоо хуучин одоо энэ 2012 онд одоо өгсөн тогтолцоо зөв юм гэдэг иймэрхүү. За Монгол Ардын намын одоо оруулж байгаа санал бол ерөөсөө энэ 28-ийнхаа намын жагсаалтанд бичигдэх хүмүүсээ бүгдийг бичүүлж байгаа нам дугуйлахгүй хүнээ дугуйлдаг. Тийм одоо манай ард иргэд чинь бол тэгээд байна шүү дээ. За энэ нам дугуйлдгийг буруу байна. Тийм учраас энэ намын албачин дотор бидний хүсвэлээгүй хүмүүс улсын хурлын төвшинч орж ирж байна, аймгийн төвшинч орж ирж байна, сумын төвшинч гэсэн намын жагсаалтаар ороод ирсэн хүмүүс байж шүү дээ. Тийм ээ? Иргэдийн урал. Энийг бодоод яасан бэ? Энийг бодоод. Ерөөсөө за яг нам хүний нэрээр төвшүүлж болно. Бүгд хүмүүсийн нэрийг жагсаач. Хүмүүс тэгээд нам дугуйлахгүйгээр намын жагсаалтанд нэрийн жагсаалтанд орсон хүмүүсээ хүнээ дугуйлуулж яваад яасан бэ? 48 нь бол шууд сонгогдчихж байгаа. Тэр иймэрхүү нэгдүгээр асуудал байж байгаа. Тогтолцооны одоо шинжилгээ, тогтолцооны өөрчлөлт. За хоёрдугаар нь бол нөгөө энэ хар машин. Дахиад хар машинаар уншуулдаг. Би ч гэсэн хар машинаар улсын хурлын гишүүн болсон гишүүн. Энэ хар машин дээр бас сайн чимби муу чимби. Хамгийн гол нь энэ хар машинаар тоолж болно. Нөгөө талаас нь хяналтын тооллого хийх гэсэн ийм шаардлага тавьж байгаа. Одоо байгаа ардс намын маань нөхдүүдийн хэлээд байгаа нөхдүүд бол хяналтын тооллого хийхгүй. Хийх юм бол ганц хоёрын тойрог дээр хийн. Тэр тойрог нь ямар тойрог дээр хяналтын тооллого хийхин дээр урьдчилаад ингээд тогтоочно гэдэг байна. Тэгэхээр энэ дээр нэг жоохон эргэлзээ тэмгэлзээ төрөөд байгаа нэг ийм асуудал байж байгаа. Эргэлзээ тэмгэлзээ. Тэр иймэрхүү одоо энэ гол маргаанууд, гол хэлцүүлгүүд бол энэ маягаар одоо явж байна гэдэг бас та бүхэнд мэдээлэл болгож хэлье гэж бодож байна. Та аль хуваараа одоо явах нь зөвөө гэдэг дээр бас та бүхэн сонсогчдод бас саналыг авъя гэж бодож байгаа. Та бол цаашдаа богинохон хугацаа үлдлээ. Одоо шаардлагатай хуулиудаа оролцоод сумынхаа хөгжлийн төлөө ялангуяа тэр урт хугацааны 30 мянган он хүртэлх хөтөлбөр гэж нэг яригадаад байна. Тэрээс ийм нэг хөтөлбөр баталчаад ямар засгийн газар сонгосон тэрийгэ бариад явдаг ийм юм байх хэрэгтэй байсан. Тэгэхгүй бол болохгүй байгаа дээрээс. Тэгээ сонгуулийн юм дээр бол тэр за энэ бол бас тэр 48 28 гэдгээр явагдах байх л да. Энэ дээр л тэр намын
Нэрийг тавьж нэрийн дугуйлна гэдэг оновчтой юм шүү. Олон том бол хүний байдлыг тодорхой биднэ. Нам гэсээ илүү хүнээ байна. Тийм учраас тэр нэрийн одоо тавиа тэгээд нам нь ижил байдгийн байгаа тэр коватор орох юм да анхаарах хэрэгтэй болов гэж бодож байна. За тэр үндсэн хууль сонгуулийн хуулиар бол тэр улсуудтай санд нэг байна. Тэр сонгуулийн хуулиар бол тэр машинаар тоолдгийг чиг бол энэ баг гараараа тоолсон төссөн юм байгаа юм да. Тоолоод болоод байсан дээ. Зүгээр яг техникийн дэвшлээс ухрлаа барилаа гэж юм яриад байгаа. Тэгэхээр тэр машины чинь тохируулгыг хүн хийдэг шүү дээ. Хүн хийдэг. Тэрийг яаж чиг өөрчилж яаж чиг хэнд ч ашигтайгаар одоо тохируулж ийж болно. Та түрүүн тэр ярианд ярьлаа тэр гараар тоолж баталгаажуулахыг зориуд өмнө нь тэдгээд хийнэ гэдэг. Тэр чи одоо их ноцтой байна шүү дээ. Тэр машин тентхийн жишээ галтсамд гараар тоолж баталгаажуулна гэсэн бол галтсамд байх машиныг яаж хийж болох вэ? Гэсэн тийм ойлголт одоо төрж байна. Ярьж тэр 76-аг тоог нь өсгөнө гэдэг бол сайнгүй байх гэж бодож байна. Манай энэ ард иргэд энэ төлөөлөл болов гэж бодож шүү би өөрийгөө. Төлөөллөөр л хэлж байгаа бах. Тэгээд тэр тоог өсгмээргүй байна, жилийг сунгамааргүй байна. Ийм л юм хэлмээр байна. Сонгуулийн хуулийн тэр хар машинаар тоодгийг болмоор байна бас. Танд уламжлахад одоо манай сумын ард иргэдээс иймэрхүү юм хүсэж байна те. Сонгуулийн тоолгыг хүн болгон одоо тэр нүдэрээ үзээд гараараа бариад тоолж явахад тэр олон одоо намын төлөөлж байлгаад одоо юу байж одоо тэр юмнууд бусдад тэр юм техник хэрэгслүүд ашиглаад тоолоход ерөөсө буруу байхгүй шүү дээ. Би бол одоо үндсэндээ одоо 20 хэдэн наснаас ахгүйдаад насаараа энэ сонгуулийн тойрог комиссд ажилласан. Тэр ерөөсөө зөрөө гарч үзээгүй. Гаргах ёс байхгүй. То хийн одоо өөрөө өөрсдөө хардснаас тийм болж байгаа юм шүү дээ. Тийм учраас ер нь тэр хар машин гэдгийг хэрэггүй юм да. Ерөөсөө өөх намын сонгууд одоо оролцож байгаа тэр комисс идэвх тэр хүмүүсийн төлөөлөл байж байгаа тоолоход ерөөсөө буруу байхгүй шүү дээ. Тийм учраас гараа тоолох асуудлыг хийгээсээ бүр болдгоо бол хоёулангийн зэрэг тоолоосаа гэж ингэж бодож байна. Иргэдийн хэлж байсан бас нэгэн санал бол намын жигсаалтаар сонгогддог асуудал. Хэн гэдгийг мэддэхгүй юрнэ намын нэрийн ард нуугдаж байгаад улсын хурал сонгогддог. Иргэдийн амжиргааг мэдэхгүй, малчдын зовлон ойлгодоггүй. Суманд юу болж байгааг гадралдаггүй хүмүүс их хуралд суугаад бодлого тодорхойлж байгаа. Амьдрал мэдэхгүй болохоор амьдралаас тас хөндлөн хол зөрсөн шийдвэр гаргаад байгааг хөдөөгийн иргэд шүүмжиллээ. Уулзалт бүр дээр инх амбулан гишүүн нутаг орноо улсаа хөгжүүлэх асуудлыг хөндлөө. Суманд аль нам яасан нь хамаагүй хэн өдөрдөж байгаа нь сонирн биш. Харин нэгдэж ажиллах л чухал. Хэрвээ ингэж чадвал амьдрал сайжирна. Ажил биш улс төржилт үргэлжилж иргэдэг 2 хуваасаар байвал урагш гიშгэхэд хүндрэлтэй гэдгийг олон удаа санууллаа. Хэдий бид улс төрийн амьдралд оролцож санаа бодлоо хэлэх ёстойч хий биш ард түмний эрх ашгийг л бодолцож байх ёстойг хэлж байсан юм. Нэвтрүүлгийнхээ дараагийн хэсгээр гишүүн инх амбулангийн иргэдтэй их уулзалтынхаа үеэр тавьсан илтгэлийг онцолж байна. Улс орны эдийн засаг нийгмийн амьдралд юу болж байгааг сонирхууллаа. Яагаад манай улсын хөрөнгө нэмгэрсэн, юунаас болж бодлогогүй олон шийдвэр гарсан. Одоо хэн хариуцаж, хэн буцааж сэргээх вэ зэрэг асуудлыг хөндлөө. Манай улсын үржээлийн асуудал нэмэгцээр татвар төлөгчдийн мөнгө гадагшаа ус шиг урсах цаг ойрхон байгааг инх амгалан гишүүн иргэдэд хэллээ. Хэдий гашуунч үнэн бөгөөд тодорхой асуудал гэдгийг онцолж байна. Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны үржээлгээд 21 тэрбум Америк долларын хэмжээнд улсын үр хүрчээ. Энэ бол одоогийн аншаар 40 гаруй их 80 төгрөг. Манай улсын жилийн төсөв 7 их 80 гэж тооцвол хэд дахин нугалжээ. Ийм хэмжээний үрийг бид одооноос төлөөд эхэлсэн. Зөвхөн хүүнд гихтэл 800 тэрбум төгрөг. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 1 тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол бид жилдээ 800 цэцэрлэг барих мөнгөө гадагшаа өгөөд байгаа гэсэн үг. Дээр нь 2017 оноос Чингис бондын эхний төлөлт 500 сая долларыг төлнө. Бас л ард түмний арманаас өгөх нь тодорхой. Өөр аргач байхгүй. 2-3 жилийн дотор ийм байдалд оруулж одоо засгийн газар хэмнэлтийн горимд бүрэн шилжээд байгаа. Бас л ард түмэн нуруундаа үүрнэ. Тухайлбал хүүхдийн мөнгийг 40%-аар хассан, төрийн албан тушаалтнуудын цалин 10%-аар бууруулсан гэд ачааг нь нэрлээд байж болно. Ийм л хүндхэн байдалд одоогийн эрх барьж байгаа удирдлагууд Монгол улсыг оруулаад байгаа юм. Би нэг юм бол одоо эрхэмлэх хүслийн Монгол улс яагаад одоо нэг нефтийн үйлдвэр барьдаг юм. Түүхийн нефтээ гадагшаа гаргаад байх юм. Тэрний оронд өөрсдөө очир утгаар дээлээ тосдож байгаа үеэс л одоо нефтийн үйлдвэр энэ өөр зөөлөөр нефтийн үйлдвэр барьсан бол бид одоо тэрийнхээ мэддэг байвал дуртай цагтаа ингэж үнэ нэмдэг ийм импортын компаниудын эрх ашиг хамгаалсан тийм
одоо нэг хэрэглэхгүй байх ёстой шүү дээ. Төмөр замын талаар нэг санал хэлье. Энэ аймгийн төвөөр айрахгүй төмөр зам бол өвсгөлийн ард түмэнд хэрэггүй гэж бодож байна. Цагаас цаашдаа нэг ирэх юм бол энэ өвсгөлтүүдийн одоо амьдрал ахгүй шинжилгээ засгийн газар гарснаас одоо хэдгүүр тэтгэмжтэй улсууд болох юм бол бүгдөө одоо банкны зээлтэй амьдрах чадхыг хэцүүхэн хөндлөл болоод байна. Би тэгээ цаашаа ингэж боддгийг энэ засгийн газар ерөн Монголын ард түмнийг ерөн ядууруулж аваачаад боолын нийгэмд аваачаад боолчлох байгаа бол өгсөн сэтгэл бодож явдаг юм. Тэгэхээр ерөөсөө энэ эдийн засгийн хямралчин бол гаднаас ерөөсөө нөлөөгүй юм аа. Бидний дотоодоос нөлөөтэй. Тийм ээ? Энэ эрх баригчдын дотоодын зөрчилдөөнөөс хямралаас нөлөөтэй. Хямралаас нөлөөтэй. 2-3 нөхцөл байдлаас болоод энэ нөхцөл байдал эдийн засгт ийм нөхцөл байдал үүссэн шүү дээ. Нэгдүгээрт нь оюутлахын гэрээг сайжруулна гэжсэн сайжруулаагүй үстэй. Тийм ээ? Сайжруулна гэдэг оюутлахын төслийг зогсоодсон 2012 онд гарч. 5 толгойн гэрээ нөө Эрдэнэс Монгол та бидний нөгөө 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг энэ компани Ахмадуудаа сая төгрөгөө өгөөд хүний хөгжлийн сангаас 20,000 төгрөг өгчээсэн үү? Өгчээсэн тийм ээ. А гэтэл энэ нөгөө Эрдэнэс Монгол компанийнхаа үйл ажиллагааг зогсоодсон. Яагаад зогсоодсон гэхээр өмнө эрх баригч Батболдын засгийн газрын үед бол алдаатай буруу гэрээ хэлсэн байна. 1 тонн нүүрсийг $70 нийлүүлсэн буруу гэрээ хэлсэн байна. Тийм ээ? Алдагдaltaй гэрээ хэлсэн байна. Энийг заснаа, задруулнаа. Тэг үдсэн 3 жилийн хятадтай хэрүүл хийж одоо тэрийг өөрчилж чаддаг. Одоо $25 арчуулж шээ. Сайжирсан байна уу? Муудсан байна уу? Тийм ээ? Ойлгомжтой байсан. Нөгөө баригчсэн төмөр замыг авчиж зогсоогоо хийсэн. Хэрв тэр төмөр зам нь ашиглалтанд 2013 14 онд орцсонсон бол өнөөдөр Монгол улсад ийм эдийн засгийн хямрал нүүрлэхгүй байх байсан юм аа. Хятадууд маань нүүрсээ авдаг хэвээрээ байна. Дэсийн баяжмлаа авж байгаа хэвээрээ байна. Төмрийн өвдрийг авж байгаа хэвээрээ байна. Яагаад ийм байдал үүссэн гэхээр нөгөө нүүрсний үн онцгой тээврийн зардал нэмэгдээд манай энэ машинаар тээвэрдэг байхгүй. Уг нь бол энэ нүүрсийг чинь дэлхийн нүүрс экспортлдог орнууд хязгаарч машинаар нүүрс тээвэрдэг ийм орн байх. Дандаа төмөр замаар тээвэрдэг. Төмөр замаа барьж чаддаг. Тиймэрхэнд 3-4хэн алдаанаас бодлогын алдаанаас болоод ингээд бид нар ард түмнийхээ амьдралыг хөлдөж ирж байгаа байхгүй. Тартагтан тулуулж байгаа. Ийм бодлогын алдаа бас. Сая тэгээд энэ эрх барьж байгаа намын дарга мэдээлэл хэлээ шүү дээ. Үндэсний арчсан нам, хусгалт намын одоо шударга ёс эвслийн дарга инх сайхан ийм мэдээлэл хэлээ шүү дээ. Монголыг хямралд оруулсан улс төрийн хүчин бол арчсан нам. Шударга ёс эвсэл эрх барьсан бол хариуцлага хүлээж сурах хэрэгтэй гэж. Одоо ингэж алдаага бодгийнхаа алдаа хүлээн зөвшөөрж байгаа нэг сайн хэрэг тийм ээ. Ийм байдалд оруулсныг улсын хурал зүгээр хараад суусангүй. Ялангуяа Монгол ардын нам санаачлан ажлын хэсэг байгуулсан ахлагчаар нь улсын хурлын гишүүн инх хамгаалан ажиллаж байгаа юм а. Эдийн засгийн өргөн үрээтэй мэдлэгийг нь ашиглахаар инх хамгаалан болон Хүрлбаатар гишүүнийг ардын нам илгээжээ. Шалгалтын дүн ил болсон маш олон зөрчил байгаагаас ганц нэгийг нь ил болгосноор эрх баригчид зээл тавьж авсан улсын мөнгийг яаж идэж уусан нь тодорхой болж байгаа юм. Улсын хурлын гишүүн инх хамгаалан маш олон мэдээллийг гарган тавьсан. Тухайлбал 2 тэрбумын өртөгтэй яг ижил 2 замын нэг нь 10 тэрбумаар хийгджээ. Хизээч улс орон онгоц худалдан авахдаа бэлэн мөнгө төлдөггүй. Гэтэл манай дарга нар шууд 4 онгоц худалдаад авсан. Зарж байгаа компани нь хүртэл гайхаж байжээ. Мөн Чингис бондын 1.5 тэрбум $4.5 сая нь огт орж ирээгүй. Хайцсан хэн авсан нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм. Энэ мөнгийг ардчсан нам улсын төсвөөс гадна зарцуулж хүнд ч хянуулаагүй. Хамгийн ноцтой нь үндэсний аюулгүй байдлын зөвлөмждөр Чингис бондын их усүрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62%-ийг улсын төсвөөс иргэн төлөх зээлд зарцуулсан гэж байгаа. $1.5 тэрбум $62%-ийг улсын төсвөөс иргэн төлнө гэсэн үг. Гэтэл аюулгүй байдлын зөвлөмжөөр нэг төсөлд 3/1-ийн санхүүжилтээс илүүгүй санхүүжилт хийх ёстой гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ зөвлөмжийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Ингэснээр өөр нэмэгдэж засгийн газар эрсдэлтэй байдалд орсныг бүрэн илтгэх юм. Одоо нөгөө Хөвсгөл аймаг руу тавьсан хатуу учиртай замууд биш үү? Сая өнгөрсөн жил нөгөө зам тавьсан хатуу учиртай зам тавьсан, Тариалангийн зам, Ихуудын зам тавьсан. Ийм 3 компанитай намайг холбож байгаа шүү дээ. Энэ компаниудад зээл өгсөн байна. Энэ компаниуд чинь зам тавьсан биз дээ. Бид нар замтай болсон үнэн биз дээ. Тийм ээ? Тэгээд тэр нэг компани болохоор тэр Батүлийн Дөрсөн дүүгийн компани юм билээ. Тэрнтэй намайг холбоод байгаа. Би ч одоо Батүлийн Дөрсөн дүү биш шүү дээ. Тийм ээ? Ийм маягаар сонгуул өгсөн. Одоо энэ чинь жил үхэн болд юм доо. Сонгуул болохоор ингээд муухай хар PR явдаг шүү дээ.
инкам олон хятад юм гинлээ мэлээ гэдэг явдаг үстэй. Тэр хар PR-ууд эхэлчихээд байгаа байхгүй. Тэгмээ хүн бүтээн байгуулахаар дандаа ингэж эсрэг хар PR хүний хийсэн бүтээснийг хараар бодуулж байгаа ийм л нөхцөл байдал үүсчихэд байж байгаа. Тийм ээ. Санаатаа хүний нэр төрийг бодож байгаа үйл явдлаа би энэ бүх бичиг баримтын нийт болгоно. Энэ хөгжлийн банкнаас зээл авсан, хөгжлийн банкнаас одоо маш их хэмжээний одоо зээл аваад энийг огт ашигладаггүй, тендергүй авсан. Өнөөдөр зээл аваад алга болсон байж байгаа энэ улс төрчтэй холбоотой бүх хэрэгүүдийг бүгдийг нийл болгоно. Яагаад гэвэл та нар надад байгаа учраас, миний ард талд байгаа учраас би бол надад айх зүйл байхгүй, эмээх зүйл байхгүй. Би улсын төсвөөс нэгж төгрөг хомслохгүйгээр амьдрах чадвартай хүн. Ингэж одоо та нар намайг сонгосон. Тийм учраас та нарын итгэл үнэмшил байгаа цагт бол би бүх баримтуудыг ил болгоно гэдэг дахиад нэг бүр хариуцлагатай хэлчихье гэж бодож байна. За тавьсан үр зээлээр ингэж тоглосныг улсын хурлын гишүүн Инх Хамгаалангийн ахс ажлын хэсэг илрүүлсэн. Тойрогтой ажиллахаараа гарахаас өмнө энэ мэдээллийг ил болгосон юм. Харин түүнийг хөдөөд ажиллаж байх хойгоор элдв гүтгэлэг гарч Чингис Самурай Бондоос хамгийн их үр зээл авсан хүн нь өөрөө гэдгийг зарим хэвлэл мэдээллээр зацуулж сошиал ертөнцөөр явуулжээ. Түүнийг Чингис Самурай Бондоос 180 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан болгон бичсэн байна. Энэ мөнгө бол 2-3 шалаан завт машины дэвшиг дүүргэх хэмжээний их мөнгө. Арай л дэндүү гүжирдэж байгааг иймхэн жишээнээс л харж болох юм. Үүнийг ч гишүүн Инх Хамгаалан уулзалтынхаа үеэр хэлсэн. Хэрвээ Инх Хамгаалан гэдэг хүн хөгжлийн банкнаас нэг л төгрөг авсан байвал хөвсгөл түмэн намайг битгий дэмжээрэй. Саналаа битгий өгөөрэй. Хүнд нэр хүнд арт түмний итгэлийг даасан нүүр царай гэж би гэдгийг хатуухан хэллээ. Сая энэ хөгжлийн банк гэдэг би Самура Чингис Бондыг шалгаад улсын хурлын 10 гишүүнтэй хамтарч чадсан шүү дээ. Телевизээр харсан байх тийм ээ. Тэгээд нөгөө Самура Бонд Чингис Бондыг ч одоо зарцуулалт нь хэрэгжилтүүд нь ийм болцсон байна гэдэг нэгэн олон баримтуудыг дэлгэж тавьсан. Тэгээд хамгийн гол нь энэ дүгнэлтийг үндэсний аудитын ерөнхий газартай хамтарч энэ шалгалтыг хийсэн байхгүй. Тэгээд үндэсний аудитын газар нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байдаг шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их ордын дарга ороод нэг зөвлөл байдаг шүү дээ. Тэр зөвлөлийн ажлын албатай орж шалгаад маш их зөрчил тодорхойлолт илэрсэн. Маш их зөрчил тодорхойлолт илэрсэн. Энийг ил болгосон. Улсын хурлаар ерөөсө хэлцэж өгөхгүй байгаа. За ямар ч байсан энэ дүгнэлтийг улсын хурлаар би хэлцүүлнэ. За нэг зүйлийг би баттай хэлчихье. Хэрвээ энэ хөгжлийн банкнаас Инх Хамгаалан гэдэг хүн түүний компани нэг төгрөгийн зээл авсан байх юм бол би 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй. Та нар надад битгий санд өгөөрэй. Энийг би хатуу хэлчихье. Ингэж хүний нэрийг гүжирддэг, тийм ээ? Хийсэн ажлыг харлуулдаг юм байж болохгүй. Улсын хурлын гишүүн шалгалтынхаа дүнгээ байнгын хороо болон их хурлаар хэлэлцүүлэхийг олон удаа хүссэн гэвч хүлээн авахгүй байгаа учраас хэвлэлийн баг хурал хийж тодорхой хэдхэн зөрчлийг танилцуулсан нь энэ юм. Тэр их мөнгө хайж өгдгийг ярилцах гэхээр эрх баригчид зугатаад байгаа нь олон түмнийг гайхшруулж эхэлжээ. Удахгүй үнэн тодорхой үз. Улсын хурлын гишүүн Инх Хамгаалангийн цаг нэвтрүүлэг энэ үрээд өндөрлөж байна. Хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийнхаа дугаараар бид хөдөөгөөс бэлтгэсэн сурвалжилгуудаа үргэлжлүүлэн өргөх болно. Түр баяртай.